Энэ телевизийн гадаад мэдээний хөтөлбөрийн эхний хэсэгт Америкийн нэгдсэн улс болон Ираны дайныг зогсоох санал хүчийг онцолж байна. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан нар Исламабадын харилцаа ойлголцлын санал хүчигт гарын үсэг зурсныг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тамгын газраас албан ёсоор баталгаажууллаа. Америкийн нэгдсэн улсын өндөр албан тушаалтны танилцуулсан 14 зүйл бүхий уг гэрээнд бүх фронтод тэр дундаа Ливанд цэргийн ажиллагааг нин даруй зогсоох, Америкийн нэгдсэн улсын тэнгисийн бүсэлтийг 30 хоногийн дотор цуцлах, мөн дэлхийн газрын тосны нийлүүтийн гол судас болсон Хормузын хоолойг дахин нээж хөлөө онгоцуудыг аюулгүй нэвтрүүлэх зэрэг чухал заалтууд багтсан байна. Гэрээний хүрээнд Иран улс цөмийн зэвсгээ хизээж бүтээхгүй гэдгээ дахин амласан бол үүний хариуд Америкийн нэгдсэн улс Ираны эсрэг хориг арга хэмжээгээ шат дараатаагаар цуцалж гадаадд зарцаагдсан хөрөнгийг нь чөлөөлөхөөр болжээ. Хоёр талын эцсийн бүрийн хэмжээний гэрээг байгуулахын тулд Баасан гарагт Швейцар улсад 60 хоногийн хугацаатай наривчилсан хилцээг эхлүүлэх юм. Энэхүү гэрээний хамгийн их анхаарал татсан хэсэг нь Иран улсын дайнд сүйдсэн эдийн засаг дэд бүтцийг сэргээн босгох 300 тэрбум Америк долларын сангийн асуудал байлаа. Их сурвалжийн мэдээснээр Иран анх дайны нөхөн төлбөрт Америкийн нэгдсэн улсаас 400 тэрбум Америк доллар шаардсан ч татгалцсан хариу авснаар энэхүү санг байгуулахаар тохиролцжээ. Тодорхойлж хэлбэл энэхүү сангийн хэмжээ нь Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс даруй 10 дахин их юм а. Энэ Америкийн нэгдсэн улсын засгийн газрын мөнгө бус цэвэр хувийн хөвшлийн хөрөнгө оруулалтаас бүрдэх бөгөөд одоогоор Аз ойролт орнуудын үндэстэн дамжсан компаниуд сангийн тал гаруй хувийг буюу 150 гаруй тэрбум долларын санхүүжилтийг гаргахаа амлаад байна. Ерөнхийлөгч Трамп бид энэ санд 10 цент ч гарахгүй хэмээн хатуу мэдгдсэн бөгөөд уг сан зөвхөн 60 хоногийн дараа эцсийн гэрээ амжилттай батлагдсан нөхцөлд үйл ажиллагаагаа эхлүүлэх ажээ. Францад болсон G7-гийн уулзалтын төгсгөлд ерөнхийлөгч Трамп гэрээний талаар байр сууриа илэрхийлж уг алхам нь дэлхийг эдийн засгийн сүрлээс аварсан хэмээн онцлон сайшаасан байна. Гал зогсоох мэдээлэл гарч Хормузын хоолой хөдөлгөөн сэргэснээр дэлхийн зах зээл дээр газрын цусны үн баррел нь 80 Америк доллароос доош болж огцон буурсан байна. Гэсэн хэдий ч Трамп Иранд хандан хатуу сануулга өгч хэрэв тэд гэрээгээ зөрчвөл бид орой дээр нь дахин бөмбөг хаях болно хэмээн сүрдүүлсэн байна. Тэрээр мөн дайны үеэр төвийг сахисан байр суурьтай байсан Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин бүгд найрамд Хятад улсын дарга Ши Жинпин нарт талархал илэрхийлжээ. Үүнтэй зэрэгцэн гэрээний дагуу Ливан дахь дайныг зогсоох шаардлагатай болсон тул ерөнхийлөгч Трамп өөрийн ойрын холбоотон болох Израилийн ерхий сайд Бенжамин Нетаньяхугийн цэргийн хатуу тактикийг шүүмжилсэн. Тэрээр Хизбуллагийн нэг гишүүн орлоо гээд барилгыг бүхэлд нь нураах шаардлага байхгүй. Арай зөөлөн ханд бие хэмээн олон нийтийн өмнө сануулсан анхаарал татлаа. G7-гийн удирдагч мөн Ливанд нин даруй гал зогсоохыг шаардаж гэрээг сайшаасан боловч Ираны цөмийн хөтөлбөрийн эцсийн шийдэл маш болгоомжтой хандахыг Америкийн нэгдсэн улсад сануулж байна.